Сэрээрээ босоороо 83 дахь өдөр минь эхэллээ. За ингээд энэ өдөр гэр бүлдээ цаг гаргая гэж шийдлээ. За ингээд ойр доктуудтайгаа бас хамтдаа тоглож дуртай зүйлүүдийг бас хийгээгүй. Өглөөний дасгалаа босоод шууд дөрвөн зөвсрэлтэй хийлээ. Эхнэр сайхан одоо ногооны салаад за өндөг өнтер шараад нэг зөв хоол бэлдсэн байлаа. За ингээд гар дээрээ сунаачаад гидснийхээ таталтыг хийчээд октоодтайгаа шатар, даам ерөнхийдөө тоглолоо. За том охин маань бас дээс үсэрч чаддгүй болохоор ааваа би сурыг гэд заалгаа дүүнэгчтэй бас зааж өгч одоо нэлээх дасгал сургуультан дээр анхаарлаа бид гурав. За ингээд өдөр ойрд нэг сар гаруй загасныхаа усыг солиогүй нэлээ модч. Тэгэхээр загасныхаа усыг октоодтайгаа нийлээ солилоо. За аав хөдөөнөөс ирсэн аав бид өнөөдөр бас нэг жоохон гадуур амжуулах ажлуудаа амжуулчаад октоодтайгаа ойр тоглоагүй Blur гэдэг уралдааны PlayStation гээ тоглоомыг тоглолоо. За жоохон багтааж гэсэн их тоглодог байсан. За ингээд нэг мэдсэн орой болжээ. 9 цаг өнгөрсөн байна. Оройныхоо дасгалыг хийлээ. Ингээд өнөөдөр бол үндсэндээ нэлээд гэртээ бас октоодтайгаа өндсөн өдөр болж өнгөрч байна. За даваа гаргаас эхлээ бассейндаа явахаар шийдэж октоод маань шинжилгээгээ өгчлөө. За эх 7 хоногоос ямар ч байсан бассейндаа явна. За мөн бас эрэг чингэлтэйчүүд аян дээр эх 7 хоногоос жоохон анхаарай. За докторийнхоо сургалтууд дээр анхаарай гэж зөндөө олон хувийн бэлтгэлүүдээ бас өнөөдөр бас цэгцэлж авлаа. За ингээд та бүхэн маргаашийн амралтын өдөрт нь бас амжилт хүсье. Сайхан амраарай.